За, цэнийг дуусгасан өмнө гяс ярина. Сайн байцгаана уу? UA Entertainment-ийн 417 нэвтрүүлгийн дараагийн дугаар хүрэхэд бэлэн боллоо. За, UA Нами. Ойр таралтаагүй. Хайванда юу байна? 417 нэвтрүүлэг 1-7 хоног Амитай, за дараагийн 7 хоног Мөөгийнхтай гэдэг ингээ ээлжлээ явж байгаа. Ами маань бол гадаадд болсон кем тэргүүдийн талаар ярьдаг. За Мөөгийнхтэй бол шүүгцэг юмн дээр байгаа олон нийтэд нээлттэй байгаа хэрэгүүдийг сонгож ярина. За ингэж сонгож ярихдаа тухайн хэргийн протоколыг нь уншиж агаад хэрэг болсон газрын байршлыг нь за хэрэг толбогдсон ялдагчдын нэрийг нэг бол өөрчлөлт эсвэл эхний үсгээр нь дурдна. За мөн онцрыг нь өөрчлөн гэх мэтчлэн байдлаар нэвтрүүлгээ бэлтэж хүргэдэг үлээ. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Minima Shop хамтран ажиллаж байгаа. Мөн After Radiator Service. Баярлалаа. За өнөөдөр би эхлээд хэрэг ярьчих уу? За тэгээ. За би өнөөдөр ямар хэрэг ярихаар сонгож авсан гэхээр энэ ер нь жоохон амар муухай давын талаар л юм хэрэг байна л да одоо сэрэмжлүүлэг байдлаар гэх юм уу. Үнэхээр бас ингээд протоколыг уншиж хахад өөрөө бас амар гайхчихлаа. Өөрөө амар гайхсан. За энэ хэрэг болохоор яг ямар учиртай хэрэг болсон гэхээр яллагдагч Д гэдэг хүнийг шүүж байгаа ийм шүүх хурлын протокол. За яллагдагч Д болохоор 2019 оны 3 дугаар сарын 1-ний өглөөний 6 цагийн орчимд гэр бүлийн хүчирхийлэл үлдээд гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдарч исэн Огийн хоолойг нь боож амь насыг нь хохироосон. Хамтран амьдрагч гэсэн үг. За тэгээд О болохоор 13 настай эм, 5 настай эм гэдэг юм. Хоёр охинтой. За энэс гадна дахиад бага насны нэг охин байгаа. Энэ 13 настай, 5 настай энэ хоёр охины хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бие хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр нь бэжиж далимдуулаад эмийн хацар болон уруулт дээр нь үнссэн. Тэгээд эмээр өөрийнхөө бэлэг хэрэгтэйг бариулж үнсэх зэргээр ийм бага насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт тус холбогдсон. За ийм амар хүнд хэмт хэрэг ярьж байгаагүй. Гэхдээ энэ протоколыг нь уушаа явж исэн чинь үнэхээр гайхмаар ийм тохиолдол байсан учраас ялцч сэрэмжлүүлэг үүднээс ярих гэж утсан. За амь хохирогч буюу одоо талигаачийн төрсөн ах нь мэдүүлэг өгсөн билээ л дээ. За тэгээ энэ мэдүүлэг дээрээс нь бид нар юуг харж болох юм гэхээр шүүгдэгчдээ амь хохирогчтой 2017 онд танилцсан байгаа. 17 оны 3-аас 4 сарын орчимд танилцаад тэгээ тэрнээсээ хойшоо 19 оны 2 сар хүртэл хамт амьдарч ирсэн. За энэ хоёр ингээд бараг нэг 2 жил орчим хамт амьдарсан байх нэ. Тэгээ Д нь ялах 2 хүүхдээ авч ирээд хамт амьдардаг байсан юм байна. Дээж 2 хүүхэдтэй за юу маань одоо талигаач маань ч гэсэндээ огтудтай юм байсан. Тэгээд манай дүү 2 сарын турш Д-гийн 2 хүүхдийг харж явах хугацаанд Д нь Хинтээ аймагт ажиллаар явж ирээд өөрийнхөө 2 хүүхдийг ээжд нь хүлээлгээд үлдээгээд тэгээд манай дүүгийн хүүхдүүдтэй хамт амьдарч эхэлсэн буюу өөр 2 хүүхдүүдийг бол явуулсан. Зөвхөн талигаачийн охтуудтай хамт амьдарч байсан гэсэн үг. За ингээд энэ хэрэг явдал дээр ерөөсөө хамгийн гол юу болгож байгаа, гэрч болгож байгаа хүн бол насан туршаагүй хохирогч им гэд энэ охин нь байгаа талигаачийн охин. За энэ охины мэдүүлгээс бол тухай өдөр яг юу болсон мэдэгдэх учраас мэдүүлгийг нь хэдүүлээ уушиж танилцъя. За мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэгтэй болохоор ийм мэдүүлэг өгсөн. Ээж имэд тариа их гэд гэрлүү төр орцсон хойгоор намайг 2 дүүтэйгээ гуруулах наахад дээх миний хажууд ирээд орон дээр суугаад хацар дээр үнссэн. Би бойлгийг түлхсэн чинь намайг гараараа өөрлөгөө татаж ойртуулад дахиад хацар дээр үнссэн. Би босоод зодтолцсон чинь тэр өдөр дахиж үнсээгүй гэж байгаа. За дараа нь хичээлээс тараад ирэхэд ээж ажилдаа явцсан байсан. Тэгээд 2 дүү цэцэрлэгээс нь аваад байжсэн чинь дээх гэрт унтаж таарсан. Намайг гар утас оролдоод орон дээрээ сууж исэн чи дээх хажууд ир суугаад миний уруул дээр ямар ч зүйл хэлэхгүйгээр нэг удаа үнссэн. Би яах гэдэг юм бэ цаашаа байгаач гэсэн чинь сүртэй юм бэ чи одоо гэж хэлээд тэгээ босож яваад нөгөө талын орон дээр очиж сууцсан. Тэрнээс хойш намайг үнсээгүй тухайн үед би ээжтэй хэлж исэн гэж байгаа. Энэ ах намайг үнсээд байна гэдгийг ээжтэй хэлж байсан гэж байгаа. Тэгээ энэ ээжтэй хэлж исэн гэдэг мэдүүлэг намайг бүр ингэ амар цочролд оруулсан. За тэгээд яг хэрэг явдал болсон буюу те за энэ бол ингээд өөнийг бага насны хүүхдийг одоо бие хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулаад бэлгийн ёс бус үйлдэл хийсэн талаар нь мэдүүлэг байна. Харин яг талигаач Огийн амь насанд хүрсэн тэр оройны талаар ямар мэдүүлэг өгсөн гэхээр Баянгол дүүргийн за энэ бол мэдээж өөрчлөсөн тийм ээ Баянгол дүүргийн тэр тоотод ээж
дүү 5 настай, за им болон 2 настай аа нарын хамт би ингээм амьдардаг аа. Манай ээж он борлуулагчаар ажилладаг байсан. Тэгээ 2019 оны 2 сарын 29-ны өдөр 20 цаг 30 минутын орчимд ээж ажлаа тараад гэртээ ирээд хоолоо игээд зурагтаа үзчихсэн чинь тэг цагийн орчинд манай ээж 2 дүү болох ми аа нартай хамт гэрийн баруун талын ор дээр унтжгаад би харин гэрийн зүүн талын буудан дээр ганцаараа унтчихсан аа тэр орой. За тэгсэн чинь 2 цагийн үед би сэрсэн чинь гэрийн гадаа үүдний хэсэгт ээж хамт амьдарч исэн тэр Т гэдэг ахын хамт ярилцаад тах шиг байсан. Тэгээ би нойрмог байсан учраас яг юуны талаар ярилцж байгааг сайн сонсоогүй буцаад унтаад өгсөн. Удалгүй дахиж сэрээд гар утасныхаа цагийг харч 3 цаг болж исэн. Тэгээ ах ээжийн унтжсэн орны толгойн хэсэг орчимд газар гудас твсээд хуцаа тайлцсан хүнжил нөмрөд унтжсэн. Миний хувьд нойр хүрхгүй байсан учраас утсаараа чихвч хийж агаад кино үзээд 4 цагийн үед манай өвөө ирж хаалга нь үдээд хашааны хаалгыг тогссон чи ээж болон дэ ах 2 сэрээд дэ ах хуцаа өмсөд гаргаж исэн чинь өвөө буцаад яваад өгсөн гэж байгаа. Эднийх болохоор нэг хашаанд амьдардаг. Харин тэр хашаанаас нь яг артлынх нь хашаанд өвөөгийнх нь амьдардаг юм билээ. Тийм маш ойрхон. Тэгээд өвөөгийнх нь хашаанд бас энэ талигаачийн ах дүүндэр нь амьдардаг. 3 айл амьдардаг юм билээ зэрэгцээд. За тэгээд дэ ах буцаж хуцаа тайлаад оронд ороод хөвцсөн. Энэ үед би гадаа байрлах модон жорлонд орж бийцчаад гэрт орж ирэхэд ээж орон дээрээ 2 дүүтэй хамт унтчихсан. Дэ ах ээжийн хажуу шалан дээр дэвсэн гудсан дээрээ суугаад ээжийн үсийг нийлж үнэрлээд хацрыг нь үсээд байсан. Мөн би гэрт орж ирээд гар хуцаа цэнэглэсэн чи тог байхгүй учраас дэ ахаас тог яасан юм бол та унтахгүй яасан гэсэн чинь тог тасарсан юм байлгүй дээ. Миний нойр хүрхгүй байна гэж надад хэлсэн юм. Тэгээ би унтах гээд орондоо орж хөвтөж жагаад харанхуй байсан ч гэсэн дэ ахыг харж исэн чинь ээжийн хүнжил рүү ороод ээжтэй хамт унтаад өгсөн. Би дэ ахыг харж агаад унтцсан. Буцаас ирсэн чинь 5 цаг 45 минут болж исэн гэд ийм мэдээлэл байна. За одоо эндээс эхлээд яг хэрэг явдал эхлэн 5 цаг 45 минутаас эхэлж байгаа. Дэ ах ээж 2 гэрээс гараад хашааны хаалганы үүдний орчим ярилцаа зогсоод байх шиг байсан болохоор нь би гэрийн хаалгыг баг зэрэг онгоолгоод шаагаад харсан чинь ээж дэ ах 2 хашааны хаалганы нааталд өөдөөдөөсөө хараад ярилцаа зогсож исэн. Юуны талаар ярилцж байгаа талаар нь бүрсээ сонсож чадаагүй. Ингээд би унтах гээд орондоо ороод хөвтдөл манай баг дүү аан ээжийг хайгаад уйлаад сэрхээр нь би очиж аргалаад орон дээр нь гівтчихсэн чинь дэ ах орж ирээд ээж чинь нойлд бийцэж байна. Нойлын цаас хаана байна гэж асуугаад шүүгээ орчмоор хайжгаад нойлын цаас харагдахгүй байсан учраас дэ ах гэрээс гараа авцсан гэж байгаа. За удалгүй дэ ах буцаж орж ирэхээр нь би гэрийн багны доороос нойлын цаас олоод дэ ахад өгөөд гэрээс гаргаад явсан юм аа. Ингээд би ээжийг орж ирэхийг хүлээгээ сэрэн хөвтчихсэн чинь дэ ах ганцаараа манай гэрийн зүүн талаар алхаад исэн гэж. Бүр гэрийн гадна талаар ингээд зүүн талаар алхаад. Би дэ ахын хөлийн чимээг сонсоод яагаад алхаад байгаа юм бол ээж яагаад орж ирэхгүй байгаа юм бол гэж бодоод хөвтчихсэн чинь дэ ах гэрт орж ирэхээр ээжийг нь би асуулаа ээжигээ. Ээж чинь гадаа байгаа гэж надад хэлсэн. Тэгээд дэ ах сарвчтай харангийн малгай харангийн сахин хүртгээ тайлж орон дээр тавьчаад надад хандаад гар утаснуудаа гаргаад ир гэж хэлээд ээж унтчихсан орон доогуур гар утсыг нь хайж аваад олоод авсан. Тэгээд намайг гар утсаа өг гэж замдрахаар нь гар утас байхгүй цэнэгэн дууссан гэж хэлсэн чинь миний унтж байсан буудан дээрх ор хүнжлийн даав өсөхөж үзээд ахаар нь би тэрэн доороосоо гар утсаа аваад өвөөг дуудах гээд гэрээс гарахад дэ ах миний араас гарч ирээд миний үснээс зулгааж намайг алгадаж газар унахсан. За ингээд хэрэг явдал ер нь бол биш цэцнийг охин гадарсан байгаа. Тэгээд миний үснээс чирээд гэрт оруулаад гараа ардаа ав гэж хэлээд загнаад ахаар нь би татгалцсан. Тэгтэлдээ ах гэрийн хэцэн дээр байсан саарлунгийн саатай цамцыг авч миний 2 гарыг урд талд нь уяхаар нь би гараа татаад та юм хүү муу хүн биш үсттэй гэж хэлсэн чинь ах нь муу хүн бишээ гэж надад хэлсэн. Тэгээд намайг хорлох гэсэн чинь амын юм дараад байсан. Би өвөө туслаарай гэж орилсон чи дэ ах миний хоолойг боосоо гэж. Энэ үед хашааны хаалга онгойж байгаа юм шиг дуу гарсан ба дэ ах гарч харчаад буцаж орж ирээд танаа ээж гараа цухтаачлаа. 2 дүүгээ хувцал араас нь гарыг гэж надад хэлсэн. Би 2 дүүгээ хувцсыг нөмсгөө сууж исэн чи дэ ах хоолны шүүгэн дээр байсан гэрийн цоож түлхүүрийг авч гараад гаднаас төгцсөн. Гэрнийх нь гаднаас хаалганд төгж явсан. Тэгэхээр би ширээн дээр сандал тавьж агаад тоонороо харах гэсэн чи дэ ах гудамжаар ертөнцийн зүгээр зүүн зүг рүү гүйж байгаа харагдсан.
Тэгээд би хин нэгнээс тусламж гуйх гэж ээжийн хуучийн ашиглаж исэн Nokia загварын гар утсыг хайж болоод асаагаад эмээгийн утас руу залгахад холбогдох боломжгүй байсан учраас өвөөгийн утас руу залгаад өвөөтэй яриад та урд манай гэрт ороод ирээ ээж алга болчлоо гэж хэлсэн. Би өвөөрөө ярьчаад ширээн дээрээ сандал тавьж тооноор өвөөг орж ирэхийг хараад зогсчихсэн чинь орж ирэхгүй удаад байсан учраас би өөрөө дахиад залгасан. Өвөөгийн гэр нь манай гэрийн эсрэг талын хашаад буюу ертөнцийн зүгээр хойдолтой тийм аа. Удалгүй өвөө гэрээсээ гарч манай хашааны хаалганы гадаа ирээд хаалга цохоор нь би өвөөрөө дахиж уцаар яриад хашааны хаалга цойцолцсон юм шиг байна. Та эвдэгт чамайг ороод ир гэж хэлэхэд өвөө өөрийнхөө хашаа руу очиж нарийн төмөр авч ирээд манай хашааны хаалгыг онгоосоо. Гэрийнх нь хаалгыг төвчсөн хашааных нь хаалгыг бас төвчж явсан маа. Тэгээд өвөө гэрийн гадаа ирээд гаднаас цойжилсан мэжтэй гэж хэлсэн ба би өвөө тандаж "Тэ гаднаас цойжилж явчлаа. Түлхүүр хаанааг би сайн мэдэхгүй байна" гэж хэлээд гэрийнхаа тооноор гарч өвөөтэй уулзсан. Тэгээ би өвөөгийн утсаар 102-т залгаж цагдаа дуудлага өгсөн ба манай хойд ээжийг аваад алга болчлоо. Гараад алга болчлоо. Намайг гэрийн гаднаас цойжилсан гэж дуудлага өгсөн. Дуудлага өгсөний дараагаар би хашаанд байдаг модон жортлонд бийц гад ороход жортлонгийн дээдлийн модноос уяа уйчихсан. Ээжийн хоолойг нь боочгсон. Хоёр хөл нь жортлонгийн нөхөр унжсан байдалтай харагдсан. Тэрийг харчих чам байна шүү дээ. Охин ингээ харчих. Би сандраад ээжийг шууд дээш нүргөө дөвөөг дуудсан ба өвөөтэй хамт ээжийг жорлонгоос гаргаад үүдэн дээр нь газар өөрийнхөө күртийг дэвсээд хэвтүүлсэн гэж. Нөгөө ээжигээ байхгүй болчлоо. Дэ ахтай хамт явчлаа л гэж бодоод ах шиг байгаа хөөргөн. Тэгээ нойлгоос ээж. За энэ үед манай өвөө эмээ дуудаад тэгээ гэрлөөгөө явж байсан ээж амьсгалахгүй байсан учраас би түүний цээжин дээр нь дараад мөн хиймэл амьсгал хийж хоёр газрыг нь зөөл алгадахад ээж нэг удаа урт амьсгал авч над руу харчаад ухаангүй болсон. Би ээжийг сэрээхээс ихсрээд хахад ямар ч хариу үзүүлэхгүй байсан ба уудлгүй эмээ өвөө ээжийн төрсөндөө төрсөн ах нар орж ирээд цээ ах цагдаа руу залгаад түргэн тусламж дууссан уудлгүй хоёр цагдаа ирж босон явдлын талаар асууж лавлаад тий ахыг ойр орчимд хайхаар явсан. Ингээд мөн уудлгүй түргэн тусламжээр ээжийг үзчихэд нарс орсон байна гэдгийг хэлсэн гэж. Сүлж амьсгалал охины хаж татсан байна шүү дээ. Тэгсэн гэсэн үг. Нэг урт амьсгаа авч аваад тэгэл за охины мэдүүлгээс бол ер нь тэр өрөө яг юу болсон. За энэ хойд аав нь охинд яг яаж ханддаг байсан талаар байгаа. За тэгвэл талигач аа маань 3 охинтой байсан. За тэгээ 3 охиных нь хамгийн том охин сая мэдүүлэг өгсөн бол бас нэг насан туршаагүй гэрч байгаа. За тэр болохоор ингэж мэдүүлэг өгсөн байгаа. Нэг удаа би ээжээс хүнжил дотроо нуугдчихсэн чинь агаа надад боочоогоо бариулсан. Дэ ах надад 3 удаа боочоогоо бариулж исэн. Тэгээд ээж орж ирээд болиулсан. Ээж орж ирээд болиулсан гэж байгаа байхгүй юу? Мэдчихин тэгээд. Тийм. Би ийм анад хэлэнгүүтээ гараа авгаасан гэж байгаа байхгүй. Ийм анад хэлсэн чинь намайг гараа авгаа гэд тэгээ би гараа авгаасан. Ана өөр хүн хэлж болохгүй шүү. Зөвхөн ээжтэй л хэлээрэй гэсэн. Би эмээ анад ерөөсөө хэлээгүй. Ээжийнхээ чихэнд аяархан "Тэ ах миний гарыг боочгондоо хүргэсэн" гэж хэлсэн чи ээж нь ороод "Загнаад өгөн заа юу" гэж ээж надад хэлсэн. Энэ ачууд ямар амар. Өөрөөр хэлбэл охтууд нь бэлгийн дарамтад удаадараа өртөжсэнийг талигач мэдчихсэн болж таарсан энэ мэдүүлгээс. Тэгээд яг энэ мэдүүлгүүдийг харчаад охтуудынх нь мэдүүлгийг харчаад надад бүр ингэж үнэхээр за энэ хэргийг нь ярьсан нь зүйтэй байна. Яаж хийж байгаад хэцүү байгаа ч гэсэндээ ярьсан зүйтэй. Тэгээд хүн нөгөө хэлэхгүй бол бас нэг өөр шүү дээ. Мэдхгүй даалт хэлбэртэй байгаа бол нэг өөр дээ. Хэлээд ч тусахгүй байгаа шүү дээ. Тэгээ хилээд тахт нь яагаад энэ дараа хэмжээ авсангүй вэ? Яагаад үйл явдлыг ийм амар дамжруулваа? Тэгээ сүүлдээ өөрийнх нь жамин түрээд охтууд нь жүнжрөөд ингээд ийм харамсалтай хэрэг болсон. За тэгээд яллагдагч дээ болохоор мөрдөө шалгах ажиллагааны үеэр мэдүүлгүүд өгсөн. За шүүгтэрч мэдүүлэг өгсөн. Ер нь бол түүний мэдүүлгийн агуулга нь бол би яг яагаад тийм үйлдэл хийснээсээ санахгүй байна. Бид хоёр маргалдаж исэн гэж байгаа байхгүй. Энэ хоёр хамтарч амьдарч агаад тэгээд болохоор за ерөн чивтээр цаашдаа хамтарч амьдрахгүй байна. Салъя гэдгсэн чинь салахгүй зууралдаад байсан учраас би өөр хүнтэй олсон гэж хэлсэн юм байна. Тэгсэн чинь нөгөөт нь харцсандаа болоод чи ямар хүнтэй бла 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 гэд. Тэгээ нөгөө охиных нь ярьжсэн энэ хоёр гэрийн гадаа 3 цагийн орчимд ингээ ярилцаад ах шиг байсан гэдг нь хэрэлдэж исэн болж таарсан л та. Тэгээд мэдүүлэг дээр нь ингэж байгаа.
Тэгээд битүү маргалтж байхад тэрээр над руу дайрч намайг нэг алгадаа төшөөлөхөөр би түүнийг түлхсэ. Тэгтэл дахин над руу дайраад ахаар нь би гарыг нь татаж ард нь гарч хоолойг нь боосон чинь ухаан алдаг газар унтсан. Тэгэхээр би түүнийг үхчлээ гэж бодоод сандраад юу хийх учраа олохгүй байжгаад Огийн гэрлөө орж түүний том охин эмээс нойлын цаас хаана байна? Ээж чи нойл бийцэж гин гэж хэлээд түүнтэй хамт нойлын цаас хайсан боловч олтоогүй. Тэгэд би нойлын цаас хайж явахдаа орны толгойн хэсэгт байсан хар хөнгийн халаадны бүсийг авч гарсан. Ингээд гадаа хашаад газар ухаангүй хөвтөж байсан гөргөөд хажуугийн илүү гэрлөө авч орох гэснээ болоод модон жорлон руу орж жорлонгийн дээд таацны хэсгийн модноос гэрээс авч гарсан халаадны бүсийг нь уяад энэ бүснээс хоолой хэсгээр нь дүүжилж орхиод бусаж гэрт ороход гээд ийм мэдүүлэг байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ хоёр маргалцсан. За маргалцсны улмаас боосон ухаалцсан учраас яг ухаалцсан байна уу эсвэл бүр ингээд амьсгалан тасалт хоолойг нь бооцсон байна уу гэдг нь бас эндээс харагдаж байгаа бах. Тэгээд нойлын модон жорлонд орвол бүр л илүү гүцээц юм шиг байна. Надад бүр юм өссөн хөнөөч гэсэн бодолтой л байсан юм шүү. Яг боогод ухаан алдаад унтсан хоорон дур хүн чинь бас нэг сэргээр талаасаа ч юм уу те. Үзэн штэ тэгхгүйгээр наа чи нэг мөсөн буюу бүр гэрлүүн ороод халаадны бүс хайжснаа олж гаргаж ирээд нойлоос төгслээд өргөчнө гэдэг чинь. Тэгэл халаадны бүсийг аваад гарч ийн гэдэг чинь за би ер нь бол энийг яаж хийж байгаа тал гүцэх хэрэгтэй гэсэн юм санаа сэтэл байсныг харуулад байгааз. За тэгээд шүүхээс түүнд бүх насаар нь хорих ялгаанаас нь за мэдээж хүн амны хэрэг нэмэгдэн за тэрэн дээрээс нэмээд бага насны хүүхдүүдэд бэлгийн дарамтжуулсан гэдэг зүйл ангууд нэмэгдээд бүх насаар нь хорих шийдвэр гаргасан байлээ. Анхан шатны шүүхийн протокол дээр юм байна. Тэгээд наачин ээжийн нойлд одоо дүүжилж орчиход том охиныг бас тенттэй боож юм жин яг яах чирхэлж гин тий санаатаа тэгээд яагаад тийм юм ийснийг мэдэхгүй нэрхүү сонирс октоб ширүүлсэн юм шүү. Нөгөө зарим хүмүүс хэргийн ер нь ингээд нөгөө хэрэг уншаа явж байхад хүмүүсийн мэдүүлэг ийм байт юм байна. Нэг бол согтуу байсан учраас би юм санахгүй нь гэдэг. Нэг бол би хитрхи ууралцсан байсан учраас юм санахгүй нь гэдэг. Өөрөөгөө бие барих чадваргүй болцсон. Би хинэх чадваргүй юу хийж байгаагаа мэдэхгүй болцсон. Тэгээд яллагдагч дээгийн хувьд болохоор яг ингээд нөгөө хэрэг үлдчихэд гарч цухтаагаад найзынх руугаа явсан байхгүй. Найзынх руугаа явж явах замдаа би яг юу хийчихвэ гэж бодоод тэгээд нэг цагдаагийн хэсгийн хажуугаар өнгөрөхдөө би ороод хэрэгээ хүлээж димлээ гэж бодчихсноо айгаад би цаашаа явцсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэрүүхэн үедээ юу хийж байгааг бол өөрөө бараг бүрэн ухамсарлаагүй буюу юу болж байгааг мэдхгүйгээр үлдчихэд араас нь нөхөж би ийм хийж байгаа мó гэж бодсон юм шиг байна. Тэр нөгөө зүрхний хийтэй гэж бид ярьдаг чинь тийм уураа барьж чаддгүй боронхтойч гэдэг тийм. Тэгээд яг тэр үедээ юу хийх юм мэдхөө юу хийснээ мэдхөө болчдөг юм байсан юм ба та. Гэтэ 2 жилийн хугацаанд одоо бага насан дөрөг охтуудад бэлгийн хүчрхийл үлдчихсэн гэдэг л ээж бол хангалттай мэдчихэж шүү дээ. Тийм. Надад хамгийн амар байсан зүйл нь хамгийн зочирдмоор байсан л зүйл нь охтууд нь удаа дараа том охин ч хэлсэн за сүүлийн мэдүүлэг өгдөг бага насны охин ч гэсэндээ хэлсэн. Тэгэд ээждээ хэлээрээ гэд охтууд нь хоорондоо ингээд яриад ээждээ хэлээд тэгээ ээж нь орж байгаа зодоод өгөн заа юу гэд ингэж хэлсэн гэдгийг нь бодохоор энэ бол бүр яалтчгүй амар хэрэг байхгүй. Охтуудаа хамгаалж чадаагүй. Салдаггүй тийм ээ. За тэгээд хохирогчиг бүр одохад байгаа. Тухайд би бас тэгсэн мэдэхгүй л байна. Гэтэл дуу одоо нэг бага насны хүүхдтэй байж байгаа. Мэдээж хэрэг хүн насаараа ганцаар амьдрах гэж байхгүй шүү дээ. Зөв хүн олж суух. Одоо дандаа бүх хойд ээж юм аа таамна муу хүмүүс бол биш л дээ. Гэтэ энэ хэрэг гэдэг ч юм уу ямар хүмүүс сонсохоор аанаас ч юм уу нэс гарсан юм зөндөө олон байна шүү дээ. Магадгүй энэ хоёр гадаа маргалдаад би чамаас сална гэж хэлсэн охтуудад нэм үйл одоо үйлдэл үзүүлснээс болоод салах гэжсэн юм билүү? Яг сайн мэдэхгүй тийм ээ. Тэгэхээр тэгээд хэрэгцээ одоо бага насны хүүхдтэй жагаад дараагийн амьдралаа зохиогч байгаа бол ер нь л дээ. Бодолтой, хараа хэмнэлтэй хүүхдтэйгээ сайн ярилцах хэрэгтэй. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулга илүү өргөжлүүлье. За тэгээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Minimal Shop хамтран ажиллаж байгаа. За бид хоёр айгүй гоё зүйл танилцуулъя. Энэ мөнгөний тогтоонууд. За тэгээд мөнгөний тогтоонуудаа сар шинж зориулсан буюу яг энэ тогтоон дээр байгаа энэ бүх одоо дизайныг нь манай Монгол залуучууд өөрсдөө гардаж хийсэн ийм олон гоё загварын тогтоонуудыг танилцуулж байна.
За цааш нь болохоор нэг бизнес дэлгэрдэг гинэ. Тэрний юм гэсэн чинь шинэ мөнгийг мөнгөөр худалдаж авдаг. Тийм шүү дээ нэрээ. Гэсэн чинь шинэ мөнгө гэдээ бид нар хайдаг. Тэгээ банкнд байхгүй болчдөг те. Энд тэндээс дэлгүүр хашнаас гуйдаг ингээл авдаг л та. Тэгсэн чинь энэ тогтвол хамгийн том давуу тал нь юу юм бэ гэхээр одоо зураг хөргөмж suurх юм байна шүү дээ. Тэгээ дандаа монголчууд хийсэн гэж. Өсвөр насны хүүхдүүд гэдэг чинь юм уу тийм ээ. За бага насны хүүхдүүдэд бол мөнгө хөгжүүлэлт зүгээр юм байна. Оюутан хүүхдүүдэд тий одоо оюутнууд бол бэлэн мөнгөний хөгжүүл зүгээр тий. Тэгэхээр ингээ хөхөр заавал шинэ мөнгө гэж хайлгүйгээр та байгаа мөнгө энэ тогтуунд ингээ хийдэг хөгжүүл маш цэвэрхэн. Тэгээд энэ тогтууч өөрөө юм нэг одоо юу гэх юм те авто материалаар хийгдсэн чанартай юм учраас нууглаграад хуугараад янз бүр болоод байхгүй. Тэгэхээр энэ хийгээд ингээ хөгжүүл заавал шинэ мөнгөний хэрэггүй ингээ болчихж байгаа. Ер нь бэлэн мөнгө гэдэг шүү дээ. Босон бол хүн хэрэглэх нь мэдэхгүй тийм ээ. Янз юм тарааж ахаар бэлэн мөнгөний өгөөд өөрт хэрэгтэй юм авчвал зүгээр санагдсан. Тэгээд энэ дараад нь ашиглаад ингээд байх боломжтой юм лээ шүү дээ. Би яг ингээд өөртөө таалагдсан хөөрхөн зурнуудаа байгаа болчихлоо. Ийм хөөрхөн хатагтай сүү барьж байгаа эмэгтэй зураг байна. За ийм хөөрхөн морь уусан хүүгийнх байна. Морин хуур дарж байгаа ийм хүүгийнх байна гэдэг. Бид нар бүгдээрээ Монгол залуучуудын одоо оюуны бүтээл гэж бодохоор айгу гоё. Саш энэ сайхан шинэлэрээ гэдэг ингээд өгсөн байна. Тэгэхээр энэ одоо юу өний хувьд бол 30 мянган төгрөг юм бэл. Нэг нь одоо 1000 төгрөг гэсэн. Тэгээд даваад ингээд өгсөн бахад. За одоо бэлэнд өгөхгүй байг гэдэг бид нар золгодог шүү дээ. Золгоод хийхдээ бэлэн мөнгө барихаар бас нэг зарцаа зарах гэж байгаа. Тэгэхээр одоо ингээд өгчвөл цэвэрхэн тийм настай одоо хүмүүст очиж ингээд золгохоор их зүгээр санагдсан. Тэгээд нэг заавал шинэ мөнгө гэхгүй амар юм шиг юм чинь. Тий. Дотор нь ингээд нэг тийм заавал шинэ мөнгө гэдэг ахгүй ер нь 20,000 төгрөгтэй нэг 40,000 төгрөг хийчээд ингээд өгчөхөд бол хуучин мөнгө өгчлөөгөө санаа зовох байхгүй. Дугтунд тийг өгч байгаа юм чи. Тэгээд дээрээс нэг золгохоор энэ хитэн төгрөгөөр золгох бол гэлээ хардаг шүү дээ. Харуултаагаар ингээд дугтунд тэгээд зүгээр санагдсан шүү. Тэгэхээр их цэвэрхэн их гоёлох юм байлаа. Тэгэхээр энийхээс бас дугтунд сонирхож байвал холбогдоод аваарай. Баярлалаа. За баярлалаа. Минь шоп. За чаптер өнөөдөр хоёулаа яг ийм бага насны хүүхдүүдтэй холбоотой хэрэг авсан байна. За минийх бол одоо Солонгос улсад гарсан нэлээд шуугаас юм хэрэг 2022 онд болсон хэрэгтэй. 2022 онд илэрсэн гэх юм да. За ийм хэрэг байгаа. За энд харамсалтай нь төрсөн эцэг их хоёр нь холбогдно. Хойд биш. Бүр төрсөн нь холбогдохгүй. Үнэхээр ингээд бүр арайчтай гэмээр нэг юм хэрэг байгаа л да. Тэгээд магадгүй бага насны хүүхдтэй жирэмсэн хүүхэлтэй сэтгэл санаа тогтворгүй байгаа үедээ би бол энэ хэргийг нэг битгий сонсоосоо гэж хэлмээр байна. Тэгээд энэ бага насны хүүхдтэй холбоотой гэмт хэрэг ерөн сонсоход жоохон хэцүү юм байгаад байдаг. Дээрээс нь хэрэгтэй холбоотой бүх зургуудыг найруулагч өгөөд ингээ авах учраас одоо тэрийг харахгүй байдаг ч юм уу те. Ингээ явал зүгээр үнэхээр өрөвдөлтөө юм хэрэг байгаа юм л та. За 22 оны 10 сарын 27-ны өдөр 5 цаг 27 минутанд Бучаан хотод одоо ингээд сургаггүй алга болгосодыг эрен сурвалжлах хилтэс гэж байдаг юм байна. За энд болохоор хүүхэд алга болсон байх магадлалтай, зур магадлалтай юм шиг байна, алга болсон юм шиг байна гэдэг юм дуудлага ирсэн л те. За энэ хинээс юм дуудлага ирч вэ гэдгсэн чинь Бучаан хотын нийгмийн ажилтан байдаг те. Айлуудаар яваал ингээл явдаг юм нийгмийн ажилтнаас садын газар дуудлага ирсэн маань л та. Яасан гэдгсэн чинь тухайн үедээ цэцэрлэг сургуульд явах насанд хүрсэн ч гэсэндээ сургууль цэцэрлэгт бүртгдээгүй байгаа хүүхдүүд хар гэрээ явт юм байна. Хүүхд чи яваа гэд те. Одоо тэр ажлыг ингээ хийх юм байна л та. Танаа хүүхдийн цэцэрлэгт явах байгаа юм байна. Нэг бол сургуулийн насанд хүрсээр яа сургуульд явах байгаа юм бэ гэж ингээ шалгаж явдаг нийгмийн ажилтан байдаг юм байна. За тэгсэн чинь яг энэ ажлынхаа хүрээнд болохоор нэг айлд ингээд удаа дараа очсон юм л та. Хаалганд л тэр шиг хаяг нь одоо өгсөн маш удаа дараа ингээд очсон боловч тухайн айл бас хаалган болгоогүй. Ямар ч дотор хүн амьдарч байгаа шинж тэмдэг илрээгүй л те. За тэгэхээр энэ айлуудаа яг яац юм болоо гэдэг эцэг хийх нь одоо ажлын байр те ар гэрийн байдлыг шалгаж үзгээд аав ээж өөрөө салцсан байсан. За ингээд салцсан байсан. Тэгэхээр аав ээж хоёулаа залхсан байгаа юм л да нийгмийн ажилтнанд залгаад хүүхд чи яваа одоо ингээд тэд настай цэцэрлэгт явуулчлаа штэ гэхэд нь аюу сонирхолтой нь аав руу залхсан чи аав нь бид нар салцсан ээж нь хүүхдээ өсгөж байгаа штэ гэж хэлсэн. Харин ээж рүү залхсан чинь ээж нь салцсан штэ аав нь хүүхдээ өсгөж байгаа яана гэж хэлсэн. Энэ дунд нь хүүхд хаана мэдхгүй болсон. Тийм учраас юу яасан маа л та цагт өгсөн. За тухайн хүүхд бол 2018 онд төрсөн. За мэдээж хэрэг ингээд бүртгэгдэл гардаг штэ төрсөн. Дээрэс нь яг энэ хэргийг гарах үед бол 4 настай байсан Жису гэдэг охин байсан. За энэ охиныг одоо хайгаад байгаа гэсэн үг л дээ. Тэгээд цагтад мэдэгдсэний дараа энэ хэргийг хариуцж авсан мөрдөгч нь
яасан бэ гэхээр ээж рүү залгасан маам л та. Тэгээ ээж рүү залгасан ээж нь л уцаа авахгүйсэн. За тэгээ уцаа авахгүй харна мөрдөгч архаа барсандаа мессеж ütсэн. За би энэ ийм хэрэг ингэ шалгаж байгаа мөрдөгч байна. Жисүү охины талаар одоо ингээд асууж тодруулах зүйл байна. Та одоо ээж нь бидтэй. За эргээд холбогдоорой гэдэг мессежийг явуулаад минут болоогүй ээжээс нь буцаага шууд дуудлага ирсэн. За Уцаахгүйсэн шүү дээ ээж нь те. Тэгтээ дуудлага ирсэн маа. За энэ дуудлагад ээж нь юу залгасан юм бэ гэхээр за би Жесүгийн ээж нэнэ, Жесүгийн ээж нэнэ. Яг ямар хэрэг болцсон яасан гэж ингэж ирсэн маа. Тэгэхээр мөрдөгч за ийм юм учиртай охин ч одоо ийм алга болсон гэдэг хэрэг бүртгэгчтэй байна гэдгийг хэлсэн юм л да. Тэгсэн чинь ээж нь шууд хурлаа. Та нар одоо юу яриад байгаа? Нийгмийн ажилтнаас дуудлага авах нь авсан юм би. Авсан. Тэгээд асуудал болох вэ гэж айсандаа би аавтайгаа байгаа гэдээ хэлсэн. Юу юм утгагүй хариулт хэлсэн баг. за Одоо нөгөө аав нь өсгөж байгаа гэдгийг яриад байсан шүү дээ. тэр нь болчих вэ гэдэг чинь наатай юм да. Тийм мөрдөгч асуусан маа л да. Ямар асуудал бэ гэдгсэн чинь битэрт хувийн юм асуудал байгаа маа. Битэр ингээ гэр бүл салцсан. Тэгээд тийм учраас юу яасан юм? Манай охин аав дээрэж байхгүй, ээж дээрэж байхгүй, Пентаг гэдэг одоо Пентек гэдэг юм хотод таньдаг хүнээр охин харуулж байгаа гэдэг юм шиг хариулт хэлсэн. За Тэгэхээр аав дээрэж байхгүй, ээж дээрээ байхгүй байсан маа. Тэгээд юу гэж хэлсэн гэхээр одоо та нар нэг санаа зовоодох юм байхгүй шүү дээ. Манай үтсэн байгаа гэсэн маам л та. Тэгэхээр мөрдөгч гайхаад үгүй хүүхдээ яагаад аав нь ч юм ээж нь ч юм басрахгүй таньдаг хүнээр ингээ харуулдаг байгаа юм бэ гэсэн чинь ээж нь юу гэж хэлсэн гэхээр за би 2 хүүхэдтэй Жисүгээс нэг насаар ах юм хүүтэй ингээ нэг 2 хүүхэдтэй. За дээрээс нь манай нөхөр лөөврийн хэрэгээр шоронд баг. Тухайд байсан болохоор ганцаараа хүүхдээ 2 хүүхэд өсгөх надад хэцүү байсан юм аа. Тиймээс таньдаг одоо тэр хичээгээ гуугаад одоо хуурай ах гэж ярьдаг шүү дээ. Хамаатан ч биш. Хичээгээ гуугаад хүүхдээ харуулж байгаа. Тэгэнгүүтээ тэр нөгөө таньдаг гэдэг байгаа буюу охиныг харж байгаа гэдэг байгаа. Тэр хичээхийн гэрийг нь хаяг утасны тухайд нь өгсөн баг. За тэгэхээр нөгөө цагдаа нар энэ хэргийг азар орхиогүй л те. Нөгөө тэр Пентаг гэдэг хотын цагдаа нар тэрээ өгсөн хаягаар нь очиж шалгасан. Тэгсэн чинь тэр гэрт хинж байгаагүй. Дахиад хинж байгаагүй. За тэгвэл цааш нь лавшруулад ингээд шалгасан. Энэ хаягийн дээр оршин сууж байгаа хүмүүс ямар юм байгаа юм бэ гэдэг ингээд те хаягийн ингээд шалгаж үтсэн чинь тэнд тийм ямар ч ихэнх насны эмэгтэй хүн амьдрдаггүй буюу 20 настай эрэгтэй хүн ганцаар амьдрдаг болгох тогтсон. За ингээд цагдаа нар бүр очроо олохой болж гисэн л те. Дөнгөд Жисүү охины ээж рүү ахаа залгасан маам л та. Тэгсэн чинь юм нэг тийм нэг мэдрэл муутай хүмүүс ярьж байгаа юм шиг ээж нь юу гэж хэлсэн гэхээр би охиноо дөөр авцсан шүү дээ. Буцаагаад одоо байн ингээд цагдаагаас залгаад ингээд байгаа учраас охиноо дөөр дээр авчлаа. Одоо шөнийн 12 цаг болж байна. Гэхээр цагдаа нараас уухгүй араас нэвсэн байгаа. Шөнө 12 цаг залахгүй шүү дээ. Болж байгаа учраас би охиноо авчаад тохол явж чадахгүй учраас би тэр ингээд ойролцоо буудалд хонж байна гэж хэлсэн маа. Тэгэхээр нь мөрдөгч дахиад асуусан. За охин авц юм байна. Тэгвэл охин чи яг одоо юу хийж байгаа гэж асуусан. Ээж нь мэдээж 12 цаг болж байгаа учраас унтж байна гэж ярьсан маа. Тэгэхээр мөрдөгч юусэд орхиогүй. За унтж байгаа юм бол унтж байгаа хүүхдийн зургийг аваад надраа явуулж байгаа. Уцаар ингээд аваад явуулчих гэсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа нэг зураг ирсэн. Гэтэ тэр зурган дээр нэг охин ялчгүй орон дээр унтж байгаа харагдаж байгаа. Гэхдээ тэр орон нөгөө буудлын орж ойлгомжтой гэдэг чинь тийм. Буудлын ор байгаагүй. Тэрээс нь 4 настай охин гэдэг тэргээ том битээ үзсэн. Солонгосчууд жирэмждэг юм битээ шүү дээ. Тэгэхээр 4 настай хүүхэд гэж хэлэхээргүй том битээ хүүхэд харагдчихсан байна. Тэгэнгүүт мөрдөгч зургийг харангуйтаа нэг л биш санагдаад байсан учраас за та яг аль бодолд байгаад байгаа юм те. Яг аль бодолд байгаа. Би яг одоо очиод шөнийн хэдэн цаг болж байгаа хамаагүй охиныг би өөрөө нүдээр харъя гэж хэлсэн. Тэгтэн ээж нь шууд ургуутсан. Үгүй. Хаяг хэлээгүй эрхийг дургуутсан. За яагаад гэдгсэн чинь нөхөр нь лөөврийн хэрэгээр цагдаа нарт баригдаж явахыг хүүхдүүд харсан гинэ. Одоо ингээ манай нөхрийг цагдаа нар гэрээс бариад явахыг манай хүүхдүүд харсан учраас шоконд орсон. Тэгээ ийм учраас манай хүүхдүүд цагдаа харахаар хайгаад байт юм аа. Тийм драма авцсан. Хайгаад тийм учраас би одоо хүүхдүүдтэй цагтаа харуулмаар байна гэдэг юм шиг хэлж байгаа юм л да. За араас нь ахаад нэг тайлбар хийсэн. Та санаа зовлтгүй. Одоо манай нөхөр энэ бидний байрлаж байгаа буудалд ирж байгаа. Манай нөхөр хүрээд ирвэл бид тэр өөрсдөө хамгийн ойрхон ба цагдаагийн одоо хилтэс рүү хүүхдэд дагуулад яваад өчьё гэдэг хариултыг ирсэн маа. Тэнгүүд нь мөрдөгч шууд нөхөрлөн залгасан. Нөхөрлөн залгаад нөхцөл байдлыг тодруулсан маа юм л да. За ийм юм яриад ах юм уу? Үний юм бодлоо мөгт нөхөр нь эхнэрийнхээ хэлсэн яг тэр мэдүүлгийг адилхан хүссэн. Тийм ээ. Би одоо буудлыг нь очих гэж байна. Манай охин тэнд байгаа
Би одоо ойрхон очингуудаа ойрхон байгаа цагдаагийн газар руу тавуулаад ингээ очиё гэдэг хариултыг өгсөн маа. За ингээд 1 цаг өнгөрсөн. Буюу 12-оос хойш гэдэг шөнийн 1 цаг боллоо. 1 цагийн дараа энэ мөрдөгч дахиад уцруу салгасан. Аав ээж ярих нь. Гэхдээ энэ үед эцэг их хоёр хоёул уцаа унтрацсан байсан. Гол бүх тохиолдол болж хэлсэн л дээ. За ингээд нөгөө мөрдөгч тэр шүн нойр гулган жаам л да санаа зовоод юм юу болоод байгааг нь ойлгохгүй. Ингээд маргааш өглөөний 9 цагийн үед охины ээжээс өөрөөс нь дуудлага ирсэн. Тэр мөрдөгч рүү залгаад тэгээ юу гэж хэлсэн юм бэ гэхээр за бид нар одоо энэ ойрхон байгаа цагдаагийн газар руу охиноо давхуулаад явж гинэ гэдэг ийм мэдээлэл өгсөн. За тэгэнгүүт энэ мөрдөгч цагдаагийн газар руу очиж ирэнгүүт бол тайвширч болно шүү дээ тий. Тайвшраагүй тэгвэл би нэг газар руу яваад очиё гэсэн. Дахиад тэр цагдаагийн газар руу оцсон. За ойрхон байх тэр цагдаагийн газар мөрдөгч яваад очиход цагдаагийн газар 30 орчим насны эмэгтэй хүүхдээ ингээ бүсэр бүсэлдэг шүү дээ тий. Давхарлаад ингээ бүсэр бүсэлж гисэн тэврээд авж байгаа. Тэврээд зогсож байгаа нь л харагдсан л та. За тэгээд юун түрүүнд энэ тухайн бүсийг нь ойролцоогоор одоо бид мэдчихэд нь суудаг буюу ингээ суулгаад ингээ явдаг шүү дээ. Хоёр хүртэлх насны хүүхэд ашиглах боломжтой байдаг шүү дээ. 3 4 хүртэл тэн дээр суухгүй шүү дээ хүүхэд. За им ашигладаг. Дээрээс нь нөгөө тэр зурган дээрээсээ яг нүг буудал тахны зураг явуулаад байсан шүү дээ. Тэр зурган дээрээсээ хамаагүй жижигхэн биетэй дээрээс нь эрэгтэй хүүхдээ утсан юмс зүгтсэн. Нөө зөө. Уул нохоо яж байгаа шүү дээ. Эрэгтэй хүүхдээ утсан юмс зүгтсэн. Тэгэхээр н мөрдөгч асуусан ба энэ нөгөө миний хайгаад байгаа Жесү гэдэг охин мөн үү гэж асуухад нь ээж нь мөрдөгчийн өдрөө хөөр ингээ хөвжүүлээ шигдсэж харсан. Манай Жесү мөн шүү дээ. За гэж хариулсан. Охин хүүхд эрэгтэй хүүхд хоёрч нэг ялгаа байна да. За тэгээд мөрдөгч нэгэнд энэ хэрэг бүртгэгдсэн учраас хилтэс дээр очих ёстой гэж хэлснээр цаашаа ингээд шалгах ёстой танаас би одоо байцаалт авах ёстой гэж хэлсээр хахад хамтдаа нэг машин суугаад сургаггүй алга болгос тэгэрэн сурвалжлах хэлцэн зүг хамтдаа явсан маа. Гэхдээ ээж нь машин суугаад ингээд цагтаа гажууд суугаад явж байхдаа хүүхдээ сатаар болохта Жисүү миний охин Жисүү гэж дуудаад байсан. Цагтаад те мөн гэдэг юм. Жисүүя гэж одоо бид нэг хөхөрч дуусдаг шүү дээ. Яг тэгэж дуудаад байсан л та ярьсаар л явсан. За тэгээд тэндээсээ өдлөөд анх хэрэг бүртгэгдсэн Бучин хотод ирсэн маа. За Пянтаг хотын цагдаагийн газраас мөрдөгчд араас нь дуудлага ирсэн. Яваад удаг багт. За юу гэж ирсэн гэхээр энэ хотоос тэр цагдаагийн газраас нь мөрдөгчөө дөнгөж сая маш сонин дуудлага орж ирлээ гэсэн. За ямар дуудлага ирсэн гэдсэн чинь наад ээжтэй ч холбоотой хэрэг юм шиг байна. Та ер нь нэг шалгах хэрэгтэй гэдэг юм ирсэн л та. Тэнгүүтээ та утсаар ингээд хараараа танилуун нэг зураг явуулъя гэсэн байна. за Цагдаа нар. Тэгэд зургийг нь явуулсан. Гэсэн чинь энэ зурагт нь болохоор луун гэдэг одоо нэг тийм одоо бид нар бартер тэгэл нэг хүүхнүүдтэйг ийм гүрэг мөр бүтээдэг ч хэрэгтэй хэрэггүй юм хоорондоо сольж бүдэг. За тэгсэн чинь аппликейшн байт юм Солонгос луун гэдэг нэртэй хэрэгэлсэн эд зүйлсээ буюу хуучин эд зүйлс зардаг аппликейшн дээр нэг ийм хоёр хүний чат гарч ирсэн. За тэгсэн чинь энд нь юу гэж хэлсэн гэхэд нэг эмэгтэй чадалсан маа л да. Тэр эмэгтэй нь болохоор бүх зүйл дуусвал танд тайлбарлаж өгье. Би хүүхдтэйгээ баригдах гээд байна гэдэг мочор битүүлэх чад байсан. Харин энэ эмэгтэйдээ чадалж байгаа эсрэг талынх нь болохоор эрэгтэй хүн байсан. Энэ эрэгтэй юу гэсэн гэхээр уучлаарай юу гэдгийг нь мэдэхгүй ч гэсэндээ танд тусалж чадахгүй нэ гэсэн байна. Тэгвэл нөгөө эмэгтэй чинь гуйж иртээ та ганц удаа аварчил та ганцхан удаа зөвхөн царайг нь гэдэг юм чад явуулсан. Зөвхөн царайг нь хүн ойлгохоор байгааз тэнгуут нь залуу за чи дансаа явуулж хаа би мөнгө өгье. Өөр зүйлд ч юм бол тусалж огтж чадахгүй. Гэж ингэж хариулсан маа. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй нь ахаад гуйжаа. 5 минут ч болохгүй штэ. Болохгүй. Би шоронд орох гээд байна штэ. Туслаач дээ. Ганцхан удаа надад туслаач дээ гингүүтээ чата болонготой шууд дуудлага гэж хэлсэн. За энэ чатыг бичсэн энэ залууд буюу одоо хоорондоо харилцсан байж штэ. Би туслах чадахгүй мөнгө өгье гэдэг. Энэ эмэгтэй сэжигтэй санагдсан учраас цагтаад дуудлага хүрсэн юм байна. За тэгээд энэ залууг цагдаагийн хэлтсээр авчирхаад байцаалт явуулсан. Байцаалт явуулахад нөх хэргийн учир цангилаа тайлгдсан л та. Залуугийн хэлснээр болохоор хэдэн өдрийн өмнө охиныхоо багтсан хувцснуудыг нь зарах гэжсэн юм байна. Зарах гад зар оруулсан гинэ. Одоо багтсан учраас нөх хямдхан ингээд өгдөө штэ. Ингээд зар оруулсан чинь тэр эмэгтэй худалдаж авъя гэд. Тэгээ гэрийнх нь ойролцоо очиж уулзсан гинэ. За охины чинь багцууч нь авъя гэд. Тэгээд эрэгтэй болохоор оо танаа охинтой ойролцооноос нь би охинтой юм байгаамаа. Тэгээ охиндаа хувцсныг нь авч байгаа ингээд хэсэг зургийн юм ярьсан юм байна л та. Тэг ингээ ярилцаал нэг хальт ярилцаал ингээ өнгөрсөн. Гэтэл яг тэр нөгөө чат дэлгэгдсэн ш тэр өдөр болохоор чатаар охиноо түр зүр
зээлэж гэж гуйсан. Үгүй. Бүр хүүхдээ надад төрөх хүч зөө гэж гуйсан байх л та. Тэгээд анх тэр хоёр ингээ уулзаад ингээ ярилцсан амьдрал хугацааны жоохон хооронд ярилцсан юм байл та. Тэрний үсэн гэхээр би одоо ингээ ганцаараа хүүхэд өсгөдөг, ганц бийж байгаамаа, жоохон хэцүү амьдралтай гэж ярьсан юм байл та. Тэгэхээр нөгөө залуучаа за энэ ингээд байсан бодвол одоо надаас мөнгө төгрөг салах гал те ингээ тусламжлах гуйж байгаа юм байна та гэж бодоод шүүжтаасаа өчгөө би зүгээр чамд ингээ боломжоор мөнгө өгөөл гэж хэлсэн юм байл та. Туслая гэд. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй болохоор үгүй мөнгө хэрэггүй та надад охиноо төр 5 минут зэглэж гэлээдсэн баг. Амар. Тэгэд энэс ихтэй санагцсан учраас би ингээд цагдаад өгсөн юм аа. Гэдэг юм ярьсан маа. За энэ хэрэгийг хүлээж авсан Пьонтек хотын цагдаагийн ажилтан энэ чатыг бичсэн цагийг нь шалгаж үзсэн юм. Тэг хэдэн цаг үед шалгасан гэсэн чинь нөгөө Жисүг ээж цагдаагийн газарт ирэхээс өмнөхөн болсон яриа буюу өглөөний 9 цагаас өмнөх болсон юм яриа. Аахгүй нөө 8 цаг үед бичэлцсэн л байгаа юм л да. Ингээд сэжиг авсан Пьонтек хотын цагдаа нөгөө Бучир хотын нөгөө нэг анх бүртгэгдсэн газрын цагдаагаар нь холбогдоод энэ чатыг скриншот хийгээд явуулсан юм байна л да. Баримтыг нь явуулсан. За тэгэхээр мэдээж мөрдөгчд энэ тус аппликейшн дээр байгаа эмэгтэй бүртгэлтэй утасны дугаарыг шалгаж үзсэн. Ягаад гэвэл аппликейшн дээр хин гэдгийг мэддэхгүй бо зураг хүрхгүй юм байл та. Зүгээр ингээ хоорондоо чат бичээд тэ. Тэгсэн чинь нөгөө дээр цагдаагийн машин төр сууж явж байгаа Жисүгийн ээж хүн болгонд тогтоосон. Тэгээд хэрэг энэ хүүхд тайччаад энэ өөр хүний хүүхд ингээд гоогаад тэ. 5 минут тохно зэглэж яачаа гэдэг ингээд байгаа. эхнэр нөхөр хоёр л хүүхдээ нэг юм асуудал усаа та. За тэгэнгүүт нь цагдаа нар энэ чатыг Жисү охины ээж шууд үзүүлсэн. Тэг чи яагаад ингээ хүний хүүхд зээлэж гэж гуугаад байгаа юм бэ? Асуусан чинь юу ч хэлээгүй. Хар цагаан дугаараагүй л те. За тэгээд наад тэрвэрэд энэ хүүхд тэрвэрцээ яадаг ш. Наад одоо яг ингэ тэрвэрэд ирж байгаа хүүхд чинь хиний хүүхд юм бэ? Та одоо аль хүүхд ингээ хулгайлчихсан юм уу гэж асуухад нь хариуд нь энэ миний хүүхд мөн. Нөхрөөсөө салаад өөр найз залуутай болцсон би. За тэгээ 2020 онд тэр залуугаас хүүтэй болсон гэж хэлсэн баг. Ингээ хэлсэн. Мөрдөгчд энэ үед нь хөрлөө дахиад залгасан. Тэгээд асуусан байна л да. Та урьд нь ингээ залгахад ихнэр хүүхд рүүгээ тийм ээ буудлын рүү очих юм гэж хэлсэн. Яагаад ингээ худлаа хэлсэн бэ гэж асуусан чинь нөхөр нь өөдөөс нь хариулахтай. Үгүй мэдгүй шүү дээ. Ихнэр маань л тэгэж хэлээд өгч гоогаад байсан шүү дээ. Тэгэхээр нь л би тэгэл хамын дагуулаад гоогаад байсан ч гэсэн байна. За мөрдөгчд яг өөртөө яриад нуулавж асуусан шүү дээ. Та тэгж байгаа юм уу гэсний дараа ихнэр нь дахид залгасан гинэ. Тэгэнгүүтээ за бүцэл зүгээр болсон шүү гэж хэлсэн баа. Нэмж тайлбарласан. За бас энэ Жисү охин 2019 оны 8 сард шоронд орсноос хойш нэг ч удаа хараагүй. Зөө. Бүр нэг ч удаа хараагүй. За Жисүгийн ах нь ээжтэй нь хамт хэд удаа эргэлтээр иржсэн ч гэсэндээ Жисү охин бол огт ирж байгаагүй гэдгийг хэлсэн маа. За ингээд шоронгоос гараад эхнэрээсээ салсан буюу за ер нь шоронгоос гарахынхаа өмнө шоронд байхдаа эхнэрээсээ салсан юм билээ л дээ. Салцсан учраас хүүхдүүдтэйгээ огт холбоо бариагүй буюу байгаж холбогдоогүй гэдэг юм ярьсан маа. За яг энэ үед ээжээс нь өөр нэг мөрдөгч одоо мэдүүлэг авч ирсэн. Тэгсэн чинь энэ ээжийн мэдүүлэг бүр амжилттай болж ирсэн буюу Жисүг гутамжинд ганцаараа ингэ үлдээсэн шүү дээ. Гэдэг юм байсан. Ямар амар юм бэ? За энэ мэдүүлгийг дэлгэрүүлвэл ээж нь өгсөн гэхээр 2020 оны 9 сарын 24-ний шөнийн 11 цагийн үед гэж байгаа. Сарын өмнө. Тий. 9 сарын 24-нд 11 цагийн үед Бучир хотод байдаг өөрийнхөө төрсөн гэрээг ойролцоох тоглоомын талбайд би Жисүг үлдээсэн шүү дээ. Гэдэг юм хэлсэн. За тухайн үед Жисү охин 2 нас гарантал байсан. Хэрэг бол 22 онд илэрч байгаа шүү дээ. Энэ бол 20 онд бас хэрэг байхгүй. Тэгэхэд 20 онд 2 настай хүүхдээ гудамжинд Бурхан минь хайцсан гэж яриад байгаа байхгүй. Гэтэл энэ 22 онд илэрсэн буюу 4-тэй байх үед нь охин 4 нас хүрэх үед нь илэрчээд илэрчээд хайгаад араас нь явсан. За ингээ мөрдөгчд тэр дараа охины ээжийг дагуулад охиноо үлдээсэн гэж яриад байгаа тоглоом талбайд ноцсон маа. За энэ 2 жилийн өмнөх гэсэн үг шүү дээ. 2 жилийн өмнөх газар ноцсон гэсэн. Талбайд очсон. Хэргийн газарт дахиад ээжээс нь мэдүүлэг авсан маа. Тэгэхэд ээж нь юу гэжсэн гэхээр тэр өдөр цаг гараа би Жисүг даам тоглосон. Тэгээд тоглолцоо та эргэж харалгүйгээр хүүхдээ ингээ үлдээгээд явчихсан юм гэсэн чинь ээж нь тийм би эргэж хараагүй охин үлдээгээд явсан. Тоглоомын талбай дээр. Тэгээд үгүй яг яагаад энд үлдээсэн гэж мөрдөгч асуусан чинь ээж нь үгүй надад өөр газар санаанд ороогүй. Хайх газар болдоггүй. Би тохоогүй. Ороогүй. Миний оюун санаа ерөнхийдөө тэр докторгүй байсан шүү дээ. Ингээд юу ч болоогүй юм шиг хариулсан байдаг. За үргэлжлүүлээд тэр өдрийг би маш сайн санаж байна. Жисүгийн одоо ах нь өвдөд эмнэлэг явж ирсэн гэж байна. Эмнэлэг явж ирчээд би одоо ахыгийн гэртээ
хөргөчтөн ганцаар минь үлдэж Жисүүтэй хоёулахна тоглоом хэлбэл очсон охиноо дагуулаад. Тэгээд Хүүхэлдэйн Баатарын зурагтаа ундаа авч өгөөд Жисүүг тэнд орхицсон. Гэрээс анх гарахтаа л би Жисүүг хайн гэсэн бодолтой гарсан. Угаасаа гэж бодож ирсэн болохоор зузаах хувцсан гэж байгаа. Хувцснууд нь ерөөхдөө давхарлаж ингээд өмсүүлсэн байсан. За гэрээс гарахын өмнө болохоор Жисүүгийн аав нь залхсан гинэ. Залхаад одоо хүүхдээ аав гэдэг ч юм уу тийм мөнгө төрөх юм нэгсэн юм л та. Тэгэхэд аав нь юу гэж хэлсэн гэхээр би одоо шоронгоос гараад удаагүй байгаа болохоор одоохондоо боломж алхаа. Одоо чи түрдээ харж байгаа чи гэж бол хэлсэн юм лээс тэ охин ингээ харж гэдгсэн. Хэлсэн ч тэгээд эхнэр нь юу гэж хэлсэн гэхээр би харж чадахгүй тий аваад яв гэж уурлангуудаа би одоо энэ хүүхдээ ч орхитлоо шүү чирч авлаа байв гэж л уцаас алгасан гэж байгаа. За энэ тухай нөхрөөс нь асуусан л тал авлаад яг тухайн үед танилын ингээ залхаад охиноо ингээ тоглоом хэлбэр дээр үрдэгч ингээ хэлсэн гэсэн чинь үнэхээр хэлсэн юм. Зөө хэлээд тухайн үед наав нь юу гэж бодсон гэхээр надад уураа гарах гад л зүгээр уурсандаа л тэгж ингэж бодсон болохоос ш төрсийнх нь охиноо л тоглоом хэлбэр дээр аваач хайчин гэж бодоогүй. Тэгээд би үнэхээр тэр тоглоом хэлбэр дээр очиж үзээгүй гэж хэлсэн. За тэгээд Жисүү ээж нь юу гэдэг юм гэхээр мэдгүй штэ аав нь нэрэл аваад явчихна гэж бодсон штэ. Амар гэдэг юм яриад байгаа байхгүй. За тэгээд хамгийн амар нь ээж нь энэ мэдүүлгийн араас юу гэсэн гэхээр би тэгээд тоглоомын талбай дээрээс охиноо авч яваагүй гэдгийг хэдэн сарын дараа мэдсэн штэ. Гэж ярьсан. За ингээд тэгээд Бочоатын хүүхэд хамгаалалт бүрээ 3 удаа залгаж хүүхэд олцсон уу те энэндээс олцсон уу гэдэг талаар асуусан чинь ямар нэгэн хүүхэд олдоогүй гэж надад хариулсан шүү дээ. Тэгээд алидийн угаас олон сар өнгөрсөн юм чинь таалга болсон юм уу юм уу. За хамаагүй тэгээд ерөөхдөө бол хайсан. Шигтэй юм бэ гэж хэлж байгаа. За энэ хүртэл мэдүүлэг авсан мөрдөгчдөд болохоор нөхөр нь эхнэрийнхээ өвгөнд орж олон дахин удаа худлаа яриад байгаа тийм ээ. Дээрээс нь эхнэр нь хүүхдээ хайсан гэдгийг хэлсний дараа ч гэсэн тэр үед одоо дуудлага хүлээн авснаа хэлсэн зэрэг маш сэжигтэй санагдаж ирсэн. Тэгээд мөн хамгийн чухал нь нөхөр нь зүгээр л алга болчихсон байсан ч болоосой. Жисүү амьд байсан ч болоосой гэж өөртөө яриад байсан сонссон байсан. Хүүдээ. За юм байна. За л хамтран ажиллаж танилцлаад үргэлжлүүлээ. За одоо яг хэргийн учир тайлбарлах чинь. Тийм байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Авторадиатор сервис хамтран ажиллаж байгаа. За Авторадиатор сервис буюу эдний хамгийн том давуу тал нь юу юм бэ гэхээр одоо 23 жилийн туршлагатай тийм ээ 3 үеэрээ дамжиж байсан ноу-хаутай. За радиаторыг бол зүгээр урламжиг гэж байгаа шүү дээ. Одоо Монголд баггүй ховор ганц машин бай гэж бодъё л да. Тэгэхээр сэлбэг олдохгүй шүү дээ. Тэнгүү таны машин зориулаад радиаторыг одоо бүр өөснө гагнаад хийж өгдөг юм газар. Тийм. Одоо хонгороод 24 дэх жил рүү орчлоо л доо. Тэгэд юу юм бэлээ? Яг ингээд нөгөө Улаанбаатар хотод 2 салбартай. Тэгээд 22 дээр нэг салбар байгаа. Тэр салбар ерөөхдөө дандаа нөгөө том машинаар дагнаждаг юм шиг байгаа. Одоо ачааны, за тэгээл тэр нөгөө экскаватор энэ төргээл газар шорооны ажил хийдэг том машинууд чинь радиатор бол айгүй чухал тийм шүү дээ. Юм шүү дээ. Нэг бүрдлэн шүү дээ тий. Харин 22-ын салбараас өөр нэг салбар нь дарих юм. Яг нөгөө сансрын колонкоос дарихрын үргээд 300 м орчим яваад бас нэг салбар байгаа. Тэр салбар дээр бол яг ийм нөгөө нэг жижиг болон одоо дунд гарын автомашины засвар худалдаа дунд даврын гэж ярьдаг тий. Жип одоо тэр машинуудын засвар худалдаа бүх юмдэг. За эдгээр чинь радиатор засвараасаа гадна өөрсдөө оруулж ирж одоо худалдаалдаг байгаа. Маш олон одоо машины тий одоо сэлбэг худалдаалдаг, сольж өгдөг. За дээрээс нь эйр кондишн тийм ээ. Цэнгэлдэг, сольдог, засдаг гэл маш олон төрлийн үйлчлэгээ хийдэг. Одоо бид нар цагаан сараар ирж тийшээ хөдөө гадаа явна. Тэхийн тулд одоо радиатор ер нь шалгацсан дээр штэ. Үгүй ээ тэр чинь ингээд амар хэцүү юм билэ. Сайн шалгачаад явахгүй бол одоо ингээд бид нар ингээд зүгээр байгаа юм шиг мөртлөнгөөсөө хөдөө хатсан чинь хөдөө хээр газар чинь шаал өөр одоо температуртай градустай байгаа штэ. Тэгээд нэг хүүтэ өглөө тавьчаад маргааш өглөө масах гэсэн чинь нөгөө нэг халуунаар үлээхгүй байх юм бол одоо тэр гэр бүлээ авч явж байгаа хүмүүс ч одоо яг яах вэ хэцүү байдалд орно шүү дээ. Тэр хол газар тэгэхээр цагаан сартай холбоотойгоор ийш тийш хөдөө гадаа явж байгаа бол радиатораа заавал нэг хинуулчаарай, шалгуулчаарай. За ялангуяа зарим тохиол ганц нэг удаа жоохон хүүднэр үлээгээд байгаа мó, за нэг халуунаар үлээхгүй жоохон удаад байгаа мó гэсэн тохиолдолд бол цэнэглүүлж минэглүүлсэн хамаагүй дээр юм биш шүү. Яг үнэ. Тэгэхээр очоод
нүдэрээ хараад солиулаад үзээд хараад аваараа. Тэгээ дээрэс нь сэлбгийг бол нөгөө орон нутгийн ундаандас дайгаад ингээд өгчт юм бэлээ. Тэгээ чанартай дээрэс нь юу ирэх мэддэхгүй шүү дээ бас л тий. Хагас холоос ингээд захиалж баталгаатай газраас нь авсан. Ер нь тэр шүү. Чи 20 одоогоороо 24 дэх жил рүүгээ орчлоо. Тэгэхээр чи 3 үеэрээ дамнаж хийж байгаа гэж байгаа. Тэгэхээр яалтчгүй л ховор нандин тийм архитекторууд бол эднэд бол байж л байгаа. За баярлалаа. Авторитетортой холбоотой мэдээллийг бид нэр авторитетор Mongolia гэсэн Facebook хуудасаас авах боломжтой, мөн утасны дугаарыг нь нэвтрүүлгийн дээр description гэсэд байрлуулнаа. Баярлалаа. За өргөжлүүлэх хэрэг рүү оръё. За энэ хүртэл эхнэр нөхөр хоёроос мэдүүлэг авсан мөрдөх сүулдэ бүр ингэ сонссон юм даа нөгөө хүний айгуут гэж байна шүү дээ. Юу яриад байгааг нь мэддэхгүй хоёр талд тэнийг юм яриад байгаа байхгүй. Тэнгүүтээ энэ хоёрын ярианад нэг зэрэгч үний юм байхгүй байна гэсэн. Яагаад гэж энэ хоёрыг одоо ингэ шалгаж эхэлж байгаа юм л та. Тэгтэл энэ хоёрын фактууд нь гараараасаа гарч ирсэн буюу эхнэр нөхөр хоёулаа маш сайн худлаа ярьдаг гэдгээр баригдсан. Эхнэр нь ловрын хэрэг 10 хэрэг, нөхөр нь ловрын 8 хэрэг үйлснэл бас. Хүүдээ. Нөхөр нь бол яг шоронд бүрсэн тий сууж суудаг ч юм уу тий. Ийм байсан. За сүүлд нь нөхөр нөгөө шоронд орсон гэдээсэн шүү дээ. Тэр хүртэл хамт лөөрчдөг байсан. Зөө. Тиймээс бол нөхөр нь ганцаараа лөөр гэдэг юм биш. Лөөрдөж жагаад хүүхдүүдээсээ болж нөхөр нь нөгөө хэрэгэд дангаараа таагаад ингээ шоронд орцсон юм билээ л дээ. За тэгээд ийм мэдсэн учраас мөрдөгч бол одоо энэ хоёрт бол алинд нь ямар ч итгэх боломжгүй юм байна гингүүтээ тэр нөгөө охины хайсан гэдэг тоглоомын талбайд мөрдлөгийн үйл ажиллагаа явуулж гисэн юм л да. Гэтэл шалгаж ингээ өгсөн чинь тухайн тоглоомын талбай нь шөнийн цагаар ч гэсэндээ хүмүүс маш их олдог газар юм байна. Тэгэл гарч ирж нөгөө дасгал хөдөлгөөн хийдэг яа тийм те гарт байдаг хөл хөдөлгөөнтэй газар байсан учраас жаахан охин тухайд 2 настай байсан тийм ээ охин ганцаараа байгаа тохиолдолд ямар ч хүний нүдэнд өртгөр юм байна гэдгийг харсан дээд бай гэж бодоход цагдаагийн дуудлага ирэх ёстой байсан. Цагдаа дээр те энэ хүүхд танаа гэдэг дуудлага ирэх ёстой байсан чи яг тухайн үед ямар ч дуудлага ирээгүйсэн цагдаа дээр. Ингээ шалгаж удсан. За ойролцоох барилгын харуул бол 24 цагаар ажилладаг газруудаас асуусан ч гэсэн тийм юм болоогүй дээ. Ерөөсөө мэдэхгүй гэдэг хариулт өгсөн. За ингээ мөрдөгчд мөрдлөгийн хүрийг бүр томруулсан. Тэгээд нөхрийг нь шорон суусан байх хугацаанд туршид болохоор Бочон хотод хүүхэд олдсон гэх тийм ээ бүх хэрэгээ сөхөж үтсэн ч гэсэн нөгөө бидний яг дож исэн огт жилет ямар ч мэдээлэл байхгүй. За тэгээд хүүхэд хамгаалах төвүүдээр орж хайсан ч гэсэндээ ижил тус хүүхэд байгаагүй. Энэ ох ерөөс ингээд усанд хайсан юм шиг халахулсан. Чулуу шиг халахулсан гэсэн үг л дээ. Хайцсан үлдээсэн гэдэг нь худлаасан. За өмнө дурдсан ээж нь жисүг хайж хүүхэд хамгаалах түрүү 3 удаа залгасан яриад байсан да. Тийм. За энэ ингээд шалгаж болдго юм байна. Тэр нь ч худлаа байсан. Тэр өдөр нөгөө жисүг ах нь гэдэг хүүхэд өвдөд имлэг явсан гэж яриад байсан. Тэр ч худлаа байсан. Имлэгийн бүртгэл байгаагүй. Арга мухардсан мөрдөгчд уус даяар хин гэдэг нь тодорхойгүй байгаа хүмүүсийн цогцснуудаа ДНХ-г харьцуулж үзсэн л дээ. Хин мэддэггүй цогцсод шүү дээ. Харьцуулж үзсэн гэсэндээ жис охин байгаагүй. Голдохгүйсэн. За тэгээд энэ охины одоо эмнэлгийн түүхийг нь авч үзсэн л дээ. Гэтэл төрснөөс хойш 1 сарын дараа л эмнэлэгт вакцин хийх гэж утсан байсан. Тэгэл орсрог болсон. За хамаатнуудаас нь ч гэсэн жисүг хизээ хамгийн сүлд харсан гэн асуусан чинь жисүгийн аав суллагдсны дараа хамт амьдарч байсан аавынх нь ав гах гэж хүн байт юм байна. Ав гах жисүгийн аавтай хамт амьдарч байхдаа жисүг нэг ч удаа харж байгаагүй. Бүр нэг ч удаа харж байгаагүй. Энэ хүүхдийг хайчиж байгаа. Харж байгаагүй. За жисүгийн нагад зэмээ нь болохоор 2020 оны 5 сард л харсан. Охин маань буюу одоо жисүгийн ээж нь тийм ээ. Нөхрөөсөө салахтаа охиноо нөхөртөө өгөөд явуулсан гэж хэлсэн юм шүү дээ. Тэгэхээр энэ том болсон нас бийн төрчин олгоо ягаад юм гэдгийг хайхарсангүй хайчиж байгаа тийм өрөөсөө ингээд хойгоогүй. За ийм мэдээлэл өгсөн. Гэтэл өмнө дурдсан буюу одоо хэлснээр жисүгийн ээж нь жисүг 2020 оны 9 сард хайсан гэж яриад байгаа шүү дээ. 9 сарын 24-нд хайсан гэж яриад байгаа ч гэсэн жисүгийн эмээ нь түүнээс хамаагүй өмнө буюу 20 оны 5 сард л сүүлийн удаа харсан. Буюунаас хойш 4 сарын хугацаанд энэ хүүхд хинж хараагүй харсан гэж хэлсэн. За энэ дээр нэмээд эмээ нь болохоор жисүгийн аавтай 6 сард нь харилцсан мессеж мөрдөгчдөд үзүүлсэн л дэлгэсэн. Энэ дээр нь болохоор жисүг санаад байна гэд эмээ нь хэлсэн маань. Санаад гэсэн чинь аав нь ганц ч төгрөг хилаалгаагүй байж одоо та нар яг холбогдоод байгаа гэж аав нь битсэн. Тэгээ яагаад гэх нэг ээж нь хэлэхдээ аав нь аваа явц гэж хэлээд байгаа шүү дээ. Аав нь ийм мессеж байгаа юм л да. Өөр танихгүй юм шиг амьдрцгаана гэснийг охиноосоо та сонсоогүй юм уу? Аав нь бичээд байгаа гэсэн байсан. Тэгээ эмээгийнх нь хэлсэн мэдүүлгийн дагуу жисү охиныг 9 сард хайсан гэдг нь худлаа. Хөнөөс өмнө ямар нэгэн зүйл тохиолдсон гэдгийг бүр батлах өгч байгаа. За энэ хүмүүс төгшөөж жисүг алах бас эргийг аав нь шоронд орсон өдрөөс
эхлээд шалгаж гисэн. Шоронд орсон байсан те. Нөхөр нь шоронд орсноос 2 сарын дараа Жесүг ээж улсаас нийгмийн эмзэг давхаргын мөцөр байсан. Яг л та тусламжийн мөнгө гэж байдаг юм байна л да. Одоо халамж тийм ээ. Хөтөлбөрт бүртгүүлсэн байсан байгаа юм. Тэгэхээр үнэхээр хэцүү амьдралтай үгүй юу гэдгийг шалгаж иж энэ халамжийн мөнгө өгдөг юм байна л да. Шалгахаар тухайн үед нь гэрт нэрсэн улсын ажилтны тэмдэглэлээд юм аа л да. Тэр тэмдэглэлдээ юу гэж утсан гэхээр за энэ айл хүүхэд төсөөдөг айл гэд хитрхи цаваа. За Хүргүүлэх шиг цайг цаваа. 2 хүүхэд нь тураалтай. Үеийн хүүхдүүдээс өсөлт нь хожимдсан. За энэ үед болохоор 13 сартаа Жесүг ой гарантайсэн багаз 13 сартаа Жесү алхаж цогсхон байтугай бага сартаа хүүхэд илгээр өлгөдөг. Тураалтай орцсон бүр. Мөлхдөг хിവэрэ за мөн Жесү арсны өвчтэй. Бүх нурууг нь дагсан битүү тухралтай. яана амьдар налаац. Гэж тэмдэглэсэн байгаа юм. За мөн гэрийнх нь хажууд 24 цагийн хоолны газар ажилладаг байсан хүний одоо бас мэдүүлэг байгаа юм л да. Энэ болохоор Жесүгийн гэр бүлийнхэн хаяа бөөндөө орж ирж магадгүй хоол иддэг байсан. Гэтэл 2019 оны 8 сараас хойш Жесү болон аав ногд үзэгдэхэ байсан. За тэгээд дээрэс нь энэ үед аав нөгөө шоронд орсон байсан учраас харагдахгүй л дээ. За бас тэр үеэс хойш Жесүгийн ээж нь шүн болон гараад явдаг байсан гэнэ. Шүн болохоор гар авчлаа. Гараад явдаг байсан. Тэгэхээр одоо би шүнөөр ажил хийгээд байгаа болоо даа л гэж ойлгосон. Өвөл 1 сард гэж байгаа. Өвөл 1 сар Жесүгийн ах ганцаараа маш нэмгүй хувцастай явж байхаар нь би өрөвцөндөө хоолны газар оруулаад хоол идүүлээд цагтаа түлээлж өгч байсан. Энэ тохиолдлууд би гэж хэлж байгаа. Гэтэл нөгөө Жесү охин байхгүй. Ах нь ганцаар яваад байгаа юм л та. Энэ яриг шалгаж утсан. Гэтэл үнэхээр цагдаагийн газар Жесүгийн ах нь хөргөгдөж ирсэн юм бэл. Очсон цагдаагийн аав явсан. Тэгээд цагдаа нар ээж нь залхсан. Гэтэл ээж нь өгсөн гэж. Оо тийм манай хүүхдийг гараа авчтээ. Юу гэрийн хаалганы кодыг хэлээд өгчөө. Та нар гэрлөө оруулаад өргөч. Зөө гэж хэлсэн. Оо амар. Тэгэхээр н цагдаа нар үгүй таачууд юугаа яриад байгаа юм бэ? Ингээ цагдаагийн газараас хүн ирж авах ёстой гэж хэлсэн. Гэтэл ээж нь өөрийнхөө оронд өөр хүн явуулчих гэж хэлээд өөрийн 4 цаг цагдаагийн газараас өгдөг авсан. Байтга. За мөрдөгч тухайн үед юу хийснийг Жесү ээжээс тухайн үед шууд асуусан байгаа юм л та. Тэгсэн чинь өө нэг ч чухал нэг хөвгдөө кофе шот сувжсэн шүү дээ. Йоо гэдэг хариултыг өгсөн. Үүний эрэхтэй бодолд байсныг мэдээж хэрэг илрүүлсэн. За мөн нөхрөө шоронд орсноос хойш эхний 4 сард нийтдээ 70 гаруй удаа хэрэглэлтэр үзсэн. 4 сард 70 удаа гэхээр чинь хитрхи ойрхон байсан. За тэгээд ойролцоогоор энийг ингээд бодохоор 2 өдөрт 1 удаа, 2 хоноод 1 удаа очиж байсан гэсэн үг байхгүй юу? Очиж байсан. Тэгээд нөхрийнх нь байгаа шорон хүртэл ирж очихыг ирж одоо ойролцоогоор 6 цаг явна. Гэж боддоо тэгэхээр 7 хоногт баг 3 удаа очиж шүү дээ. Энд чинь яваад байсан. Гэтэл эргэлтийн хуудсан дээр тэмдэглээ байдаг. Энэ дээр Жесүгийн ээж нь тэгээд ахыг нэр байсан болохоос охины нэр хүрсэн байгаагүй. За энэ талаар асуусан. Яаж тэр жахаа хүүхдийг 5-аас олон цаг ганцаараа гин үлдээгээд байсан юм бэ? Тэгэхээр охиныг одоо гэртээ үлдээж ингэж болгоод байна шүү дээ. Тэгэхэд ээж нь юу гэсэн гэхээр тэгэл баруун сурцсан байсан буюу будааны бүблэгтэй ингээ бүү бацаад өгчдөг шүү дээ. Бас ууг зүйлийг нийл тавиал явуулдаг гэсэн шүү дээ. Энэ үед охин хиддээс 2 ойд байсан. Гэтэл ингэж их очдог байсан нөхөр дөрөө 2020 оны 1 сарын 4-өөс 28-ны өдрүүдэд огт очих байсан. Айгуу шин. За. Тийм. Тэгээд 28 өдрийн шоронгийн эргэлтийн тэмдэглэлд бичснээр эхнэр нь юусэн гэхээр захиа авсан уу гэж асуусан. Нөхөр нь нэг л гудас ирсэн. Эхнэр нь богинохон захиа гэсэн маань. Нөхөр нь Жесүг яах вэ? Ийм сони юм асуусан. Харин тийм ээ яах вэ? Ээж гэрээсээ одоо хөөгөөд байна. Гар яв гэд хөөгөөд байна. Бичсэн. Нөхөр нь гарсан дээр штэ. За тэр ч яг гол асуудал нь Жесү. Ээж чинь Жесүг асуухгүй. Гэсэн. Эхнэр нь асуусан би гэхдээ харгалцсан штэ. Чамаас салах гэж байгаа гэд хэлсэн. Гэрийн хоёр хүн салаг байгаа. Гэжсэн маань. За энэ хэсэгт маш олон сэжигтэй зүйлээс учраас Жесүгийн 6 сард охиныг хайгаад Жесүгийн аав руу мессеж явуулахад Жесүгийн аав нь Жесүг амьд мэтээр ярьжсэн буюу та нар харилцахгүй гээстэй гэдээсэн тэр учиртай юм байл л да. Гэтэл энэ удаагийн эргэлтээр эхнэр нөхрийн хооронд ярьсан зүйл нь Жесүд ямар нэгэн зүйл тохиолдсон гэдгийг хөргөж шууд нотолж байгаа. Яах вэ гэдэг ааш тийм ээ. Ингээд Жесүд юу басныг эхнэр нөхрөөр хоёулаа сайн мэдчихсэн ч гэсэндээ энэ талаар хамт уурахгүй байгаа нь ер нь бол ойлгомжтой болж эхэлсэн. Ингээд Жесүгийн ээж нөхөр дээрээ ирээгүй 24 хоногийн турш юу болсон шалгаж үзэхэд нэг дугаараас Жесү өвдсөн гэсэн зүгөөрөө яагаад ирэхгүй байгаа юм бэ гэдэг мессеж ирсэн байсан.
За энэ мессежийг явуулсан хүн Жисүүгийн аавтай хамт хоригдож байсан ялтан дээр эргэлдээр ирсэн хүн аавынх нь гуйлтаар эхнэрлүү мессеж бичсэн. Та ингээ манай эхнэрлүү бичээд өгөөч Жисүү өвдсөн гэсэн юм. За Жисүү энэ үед өвдсөн гэх боловч ээжийнх нь даснаас нэгч удаа эмнэлэг эмийн савдах холбоотой 100 төгрөж гараагүй байсан. Харин аюух мөнгө гарсан юм гэхээр буудлын мөнгө гарсан байсан, захиалгын хоолны мөнгө гарсан байсан. Ийм баримтууд байсан. За тэр бүхэл энэ үеэр сүүл төрүүлсэн нөгөө хүүхдийг наа болох. Нөгөө одоогийн найз залуу гэдэг юм яриад байгаа шүү дээ. Хүү гэж яриад байгаа. Тэрнтэйгээ одоо яг энэ үедээ онлайн чатаар танилцаад болцоод юм гэсэн гэдэг бүх зүйл тодорхойлсон. За ингээд бүх нөхцөл баримтууд ээж нь Жисүүд ямар нэгэн зүйл хийсэн гэж заагаад байсан л та. Тэгээд гэхдээ яг нөгөө баттай баримт дээр хайдаг шүү дээ. Гарч ирэх байгаад байсан. Тиймээс мөрдөгч зөвхөн ааваас нь дахиад мэдүүлэх юм шигсэн. Та одоо өмнө хэлээд юм дээ. Нэг юм мэдээд ирж штэ. За тэгэнгүүт нь мөрдөгчд нөгөө эмзэг сэтгүүн дээр нь дөрүүлнэ гэж ярьдаг шүү дээ. Хүний юу гэж асуусан гэхээр таныг Жисүүд одоо ямар их хайртай байсан чинь мэдэж байна гэхэд нь аав нь шууд үлж гисэн. Нэг үгүй. Асруулж гисэн. Тэгээд энэ талаар ярьсан. Яг хэргийн гол юм. Юусэн гэхээр 2019 оны 12 сараас хойш Жисүү өвдөөд байна гэж манай эхнэр ярьдаг байсан. Халуураад хоолойж идэхгүй байгаа гэхээр нь эмнэлэг яваа охин аваад явсан чи үгүй эмнэлэг явахаар хэмжээнд биш шүү дээ. Гэж ерөөсө тоохгүй байсан. Тэгээд хоногийн дараанаас гинэд эргээ болчихсон. Нөгөө нэг сарын нөгөө хэд 20 юм бааш 4 сарын. Тэгтэл ерөөсө эргээ болцсон. Тэгээд хэд хоногийн дараа ирсэн цагаанд нь Жисүү амьсгалахгүй байна. Шорнолоо тийм захиа бичсэн. Амьсгалахгүй байна. Дахиад нэг хүүхэд ингээд л явуулчих чадсангүй. Хүнжлэнд ороогоод тагтан дээр гаргаад тавьчихсан. Гэж бичсэн байсан. Дахиад нэг хүүхэд ингээд явуулж чадсангүй. Тэгэд яг мөрдөгч гэсэн. Дахиад нэг хүүхэд юу яриад байгаа. Тэгэд шалгаж удал Жисүүгээс өмнө төрснийх хүү бас байсан юм байна. Тэр хүүхэд нь болохоор төрөөд 100 хоногийн дараа нас орсон юм байлаа л те. Тэгтээ хамгийн сонин нь тэр хүүхдэд одоо задлан хийхэд байна штэ. Нас орсон 100 хоногт хүүхэд штэ тийм ээ. Хүүхдийн гавл хавирган дөрвөн газар хөлний ясна гэмтчихсэн байсан. Яна цоцсон юм ба та. Одоо шидсэн чим шиг нэг зодсон чим шиг Унгацсан чим шиг. Тэгээд тухайн цагаа нар ээжээс нь мэдүүлэг авсан чи орон дээр тавиад унсан, орноос унтсан юм аа. Тэгээд гавл нь гэмтцээ. Там хүүхэд маань тоглож агаад хавирга болон хөлийг нь гэмтээцээ гэж хэлсэн баа. За энд дээр хүүхдийн хөлтэй шууд холбоотой гэж тогтоох ямарч харахгүй байсан учраас ээж нь хүүхдэд тэр дээр эмнэлэг тавьчихсан гэх шалтгаанаар хүүхдийн хөлтэй холбоогүй гэж үзээд тухайн үед суулаад явуулсан юм билээ. За нөхрийн мэдүүлэг үргэлжилсэн юм. Энэ дээр болохоор Жисүүгийн цогцыг тагтан дээр хадгалж авахад нүүхтэй жижиг цөөхөнд хийгээд авчирч нүгсэн. Буюу охин хэлээд энэ амиг болцсон гэсэн. Тэгтээ хамгийн гол нь цөөхөнд хийгээд зогцсон. Байлгаа. Тэгээд нөхөр нь хэлж байгаа. За ингээ намайг суллагдсны дараа охины цогцыг хогийн хар уутанд хийгээд хайсан. гэж хэлсэн маа. За энийг сонсон мөрдөгчд эхнэрийнх нь байцаач ихэлсэн. Тэгээ хогийн уутанд тэгээд хайсан талаар нь хэлсэн маам л та. Гэтэл эхнэр нь амандаа бутанч хэлсэн. Юу гэсэн гэж хамт л аваа явж идэг гэж л дээ. Яана гэж л үглээдсэн. Хамт л идэг гэж л дээ. Гэл үглээдсэн маа. За над эхнэрийнх нь амнаас гарсан цорын ганц үнэн үг байсан буюу нөхөр нь шоронгоос гарснаас хойш Жисүүгийн цогцыг кимчиний савнд хийж байгаа юм тавьчих. Кимчид ордог юм том юм тийм л аваад л яваад исэн юм байл л те. За мөрдгөө эхлэх үед цогцыг амьдарч байсан байрныхаа дээвэр дээр гаргаж нууж исэн тогтоосон анх бол дээвэр дээрээ байсан юм байл л те. Одоо мэдээж найруулагчийн зургийн нөгөө цогцны зураг байна. Тэгээд цогцны үнэрийг дарахын тулд нөгөө маш их ялзарлаа өнөр явагдаж штэ те. Үнэрийг дарахын тулд эхнэрээсээ цогцыг авахдаа маш сайн савндаж ухаасан гинэ. Ухаагаад 12 дахь хурлаж уутаар ороосон гэдэг нөхөр нь хэлсэн байна. Яасан. За тэгээд хамгийн аимшигтай юм нь юу юм гэхээр аав нь шоронгоос гарч ирээд хоол хүргэлтээ ажил хийж эхэлсэн л дээ. Хоол хүргэлтээ ажил хийж байхдаа энэ охиныхоо цогцтой кимчүний савыг хүргэлтийн хоол идэг цүнхэнтэй хамт хийгээд аваа явдаг гэсэн. Яах гэж байгаа юм би юус ойлгоогүй шүү. Одоо ингээ хоол хүргэхдээ охиныхон цогцсон доорн дээр нь хоолнууд хийгээд ингээ гэсэн. Аав нь тэгж амар харамссан юм болов. Мэдгүй юмсан бинээс салахгүй ингээл аваад гэсэн. За ингээд охины цогцсон задлан шинжилгээ хийхэд хитрхи утцсан байсан учраас тэгээд битүү савнууд амраасан учраас задралт явагдаад ямар нэг яаж нас орсон тогтоох юмш боломжгүй байсан. За ганц тодорхой зүйл нь гавлын ясанд цуурсан гэдэг төгөллөөс.
гадны биет байсан. Гэхдээ энэ цохролт нь амьд байхдаа авсан юм уу? Эсвэл энэ цогцыг зөөж байхдаа унгаарч яасан юм уу гэдгийг нь бол тогтоож өсөж чадахгүйсэн. Нотлох юмш боломжгүй болсон. Тэр чинь 2 жил наашаа зөөсөн юм чи харахгүй шүү дээ. За ингээд ийм юм болсон. Гэтэл энийг бол төрсөн ээж нь эцэг хүртэл хэрийг хүлээгээгүй учраас аав нь хэрэг хийсэнгээгүй, ээж нь хэрэг хийсэнгээгүй учраас хин яаж хүмүүсийн талаар аач гэж дуурайгүй учраас төрсөн ээжд нь 8 жил 6 сар, аавд нь 2 жил 4 сарын 2 халыг туслуулсан. Яг нэг батлах чадахгүй байсан л да. Яг алдсан гэж батлах чадахгүйсэн учраас. За тэгээд эцэг эхийн шууд баривчилсан. Тийм учраас хамгийн харамсалтай нь Жису охины цогцыг оршуулахыг эргэн тойрны хүмүүсээс нь гойсон. Нэмээгээсэн тэ авахаас нэг гойсон боловч охины цогцыг нь аваагүй. Хүн ёсоор хинж оршуулж өгөөгүй. Арга барсандаа охиныг одоо эцсийн замд нь өдөх оршуулахыг энэ хэргийг мөрдлөгийн багийнхан гүйцэтгсэн байдгаа. Тэгээд энэ хэрэг тусгарлсан. Амар юм аа. Хийлэгч үг болтохгүй маа нэрээ. Харин би тэр ээж л холбоотой. Тэгээд энэ аав нь одоо хамтран л хэрэг хийсэн бол таарад байгаа нуугаад тий. Тэгээ энэ хоёр ч олон жил хоорондоо хамтраад лövрийг явж гарч ер нь бол тэгэл би бинийхээ хүндлэл айгүйх оромтгой болчт юм байгааз. Тэгээ одоо гэмт хэрэг илэрнэ гэсэндээ ч юм уу ямар ч байсан охины цогцыг нүүхээрээ уутан тэгэл аваад яваад идэг. Аав нь гэмчний савнд тэгэл аваад яваад идэг. Хамгийн сүүлд нь хогийн харуутан тэгээд хайсан. Ийм л үгүй эн чинь гэхдээ төрүүлсэн үр хөвгт шүү дээ. Өөр нохоноос 7-нд орлол үзснийг юм амар хэрэг байна да. За энэ түрээд өнөөдрийн 417 нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Дараагийн 417 нэвтрүүлгээрээ эргээд уулзцгаая. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Авторадиатор сервис хамтран ажилласан, за мөн Minimal Shop хамтран ажилласан та бүхэнд баярлалаа. Баяртай.